арга хэмжээндээ урих, хуваанал дээр бусадтай хамтрах. Google хуваанлаа ашиглан хүмүүсийг арга хэмжээндээ хэрхэн урих, мөн хуваанлаа хэрхэн ажлынхантайгаа хуваалцах талаар үзье. Уулзалт товлоод хэдэн хүн урья. Google хуваанлаасаа үүсгэх гэж ороод уулзалтын тухай оролцогчдын мэдээсээ гэсэн зүйлсийг оруулъя. Уулзалт онлайнаар явагдах бол уулзалтын холбоосыг, танхимд явагдах бол байршлыг бичнэ. За энэ баруун хэсэгт зочид нэмэх цонхонд арга хэмжээнд оролцуулах хүмүүсийнхээ имэйл хаягийг нэг нэгээр нь орууллаа. Урьсан хүмүүст заавал оролцох ёстой үгүйг нь мэдэгдэх боломж бий. Одоо энэ хар дүрс байгаа нь заавал оролцох ёстой гэсэн үг. Харин уг дүрсийг дарж цагаан болгоход тухайн хүн арга хэмжээнд заавал оролцох албагүй ба энэ талаар урилга имэйлд нь бичсэн байх юм. Бүх оролцогчдыг нэмсний дараа санал болгож буй цаг гэсэн холбоос гарч ирнэ. Google хуваанал нь уригдсан бүх хүний хуваанлыг шинжилээд бүгд оролцож чадах сул цагийг санал болгодог болохоор энэ хүмүүс рүү имэйл шидэлцэж завтай эсхийг нь асуух шаардлагагүй болно. Google хуваанал нь аль нэг хүний хуваанлын руу орж чадаагүй бол нэрийнх нь ард од тэмдэглэгээ харуулдаг. Энэ хүний сул цагийг олж мэдээгүй шүү гэсэн тохио. Уригдсан оролцогчдод арга хэмжээний мэдээллийг өөрчлөх, өөр хүн нэмж урих, бүх оролцогчдын жагсаалтыг харах эрхийг сонголтоор олгож болно. Тэгээд зүүн дээд буланд байгаа Save товч дарж хадгалахад уригдсан оролцогчдод имэйл илгээх үү гэж асууж байна. Имэйлээр урилга авсан хүмүүс оролцсон эсвэл үгүй гэсэн хариу товчийг дарж илгээснээр миний хуваанал дээр хэн оролцох, хэн үгүй нь автоматар шинжлэгдэх болно. Тухайн нэг арга хэмжээнд бусдыг урих талаар үзлээ. Одоо хуваанлаа бүхэлд нь бусдаа хуваалцаж үзье. Хуваанлынхаа нүр хуудаснаас баруун дээд булан дахь арганы зургийг дарж тохируулга гэж орлоо. Толгой хэсгийн зэсүүдээс хуваанлууд гэж даръя. Миний үсгсэн, надтай хуваалцсан олон хуваанлыг гараад ирлээ. Өөрийнхөө хуваанлын ард байгаа хуваалцсан, тохируулгыг засварлах гэдгийг дарна. Хуваанлаа бусадтай дундаа ашиглах уу, ганцаараа ашиглах уу гэдгээ энэ хуудсанд сонгох юм. Олон нийтэд нээлттэй дэлгэх эсвэл зөвхөн ажлынхандаа харуулах хэсгээ тохирууллаа. Одоо ажлынхан маань миний арга хэмжээнүүдийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх эсвэл зөвхөн завгүй юм уу сул байна гэж харах аль нэгийг нь сонгоно. Хуваанлаа түнчлэн зөвхөн нэг хүнтэй хуваалцаж болно. Тэгвэл энэ цонхонд имэйлийг нь оруулах юм. Эрх тохируулах хэсэгт тэд миний хуваанлын үйл явдлыг өөрчлөх, үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг үзэх, эсвэл миний завгүй сул аль нь болохыг харахыг тохируулах байгаа. Бүх тохируулгаа хийж дуусаад зүүн дээд булан дахь Save товч дарж хадгална. Google хуваанлаа ашигласнаар та хурал уулзалт товлох ажлаа хялбарчилж илүү өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болно.